За ингээд 8 дугаар анги маань эхэлж байна. За хамгийн түрүүнд нэг улаан нэг юм бөөрхий бөмбөрцөгч юм шиг нэгэн зүйл харагдана. Тэрэн дундаас маш олон циркийн зүйлүүд гарч ирнэ. За миний ойлгосноор л энэ ч нэг юм хоёр бөмбөлөг байгаа. Тэр нь улаан цэгэр. За улаан нь Kane буюу шүд, харин цэгэр нь Abel буюу Bubble буюу ингээд тесэрдэг бөмбөг тийм үү. За тэгээд яагаад ингэж авч утсан бэ гэхээр одоо энэ компани нь болохоор энэ Kane ба Abel гэдэг юм байна л да нэрийн. Тэгээд гिचингуудаа энэ улаан бөмбөг буюу Kane нэг юмд хоригдоод тэг хоригдчихгуудаа тэрнээсээ бүр гараад тэгснээ Bubble-тай хамт нэгдээд нэг аюу юм сонин элемент болдیں۔ Заяа. Тэгчээд яг сүүлийн хэсэгтэр Kingry юм титэм шиг яг ийм зүйл гарч ирээд дуустгаа. За энэ хэсгээс харж үзэх юм бол хамгийн анхны хүмүүс нь байдаг ба. За тэгээд манай Kingry ихнэр гараад ирдэг юм аа. За ихнэр гарч ирээд за ерөнхийд бол ийм хүн байдаг. Тэгээд энэ хоёр бие биенийхээ нэрийг санахгүй байгаа. Тэгтэл Kane манай шүдгээ энийг шууд abstract хийчтэй. Тэгэхээр чинь тэгээд нялга ямархгүй гээд яах вэ? Эморж явж байхад нөгөө нэг алсан тийм хаалганууд өгдөө штэ. Тэдэрийг ингээ харуулъя. За эмороод явж байхад Ragata гарч ирсэн ба Ragata ч гэсэн өөрийнхөө нэрийг бас мэддэггүй байсан. Тэгээд хүй найзуудаа үе би одоо ичээд юу болоод байна? Миний нэрийг ч одоо хин гэдэг үлээ. Би яагаад тиймсэн үстэй байгаа лээ? Чи хин бэ? Тэгээд яг л Pomni шиг үе шатууд болдгоо. Тэг Хингэр бас нэрээ мэдгүй намайг чин хин гэдэг үлээ юу лээ гэвэжсэн чинь манай Kane гарч ирээд Kingry чи танилцс гэд гараад иртээ. За ер нь бол энэ хэд маань бүгдээрээ хүн байсан л гэсэн үг. Тэгээ Jax маань тоглоомоо үргэлжлүүлэх буюу улаан бадан дээрээ дарсан. Тэгээ тийм болохоор манай ерөөхдөө бол ууртай байгаа. Хэрвээ чи тэрэн дээр дараагүй байсан бол бид нар өөртөө гараад хүн төрөлхтнөөгөө орцсон бол яах юм бэ гэд уурлаад байж тий. Би ч гэсэн уурлал. Jax өөрийгөө өмөрөөд харин ч биднэрт ингээд муу зүйл тохиолдсон бол яах юм. Харин ч одоо ингээд ийм эрүүл сарвал байгаа нь их юм биш үү гэд тэгж ярьдаг. Англ тэгэл Jax-ыг за тийм ээ тийм Jax-ийн зөвөө хэрвээ ингээд бидүүлээ ингэсэн байсан бол бүр муур зүйл тохиолдох байсан. Тэгээд ер нь бол би биенийхээ хажууд төшиг тулгуур болоод идүүлээ байж яа. Тхийн л биднэрт ингээд хамгийн зөв болох юм гэдгээд ярьдаг юм аа. Амар хөрхөн бод. Тэгэл Pomni бас хэлээл коп мод би бас ингээд юу тохиолсон мэдэхгүй байна. Тийм болохоор хідүүлээ одоо ер нь нэгэнт одоо энэ амьдралтайгаа эвлэрээд тэгээд зүгээр л би биенийхээ хажууд ингээд иргэдэнэ байж яа. Хэдүүлээ тэгээд байгаа зүйлдээ сэтгэлэн хангалуун байя гэд хэлдэг. Тэгээ манай зүг бич угаасаа энэ байдлаас алхсан болохоор өстө нэрээ өөлж хагцгал. Өстө нэрээ яах гэж энэ хүртэл ирвэ гэдэг. Гцүү гцүү. Jax за би нэг нь биш юм чин гэж бодоод явах гэсэн чинь зөв бүү. За чи угаас нэг юм ядаргаатай гизүү хүн ч гэсэн бидрээ нэг шүү дээ гэд амар халуун долоо найз нөхөрлөөр тэгтээ. Тэгсэн чинь манай Jax харж байгаа царийг хараад байгаа өвөө нэ. Тэгээ буцаал бөөдөн лугаа суучт. Тэр хойгоор Kane заяа Bubble-тай ингээл яриад би ерөөсөө ойлгохгүй байна Bubble. Эдгээр ингээл гарах гал эдгээр ингээл бага хариултууд авах гал тэгэл ингээл юм жинхэнэ юмнууд хүсээд ах юм. Би уг нь ингээл эдгэрт ингээд аль болох хөвгөлтэй тоглоомтой шоглоомтой байх гал иймэрхүү юмнууд явуулаад ах чинь ерөөсөө намайг тоохгүй бах ингээд. Тэгээд иймэрхүү юмнууд явуулангууд тэд дандаа үзээ ядах юм. Одоо би ингээд намайг үзээ ядж байгаа юм шиг мэдэрч ийн гэд бүр юм. AI юм байж тийм мэдрэх систем мэдэрнэ ажилладаг шиг байгаа. Тэгэл Bubble гарч ирэл. Тэгэл тэд нар яагаад таныг үзээ ядаад байгаа энэ гэл заяа. Амар ийм зүйл явуулах гэж л ингэж намайг бүтээсэн штэ. Энэ бол миний үүрэг штэ гэл өөрийгөө өмөр. Bubble амар илүү тэд нар ингээд таны адлын талаас илүү ингээд явахыг амар илүү үзэж байгаа штэ гэл заяа. Гай баймаа гарч ирээд. Наа чи үнэн байх боломжгүй. Тэд нар ингээд намайг хичээж байгааг ерөөсөө үнэлэхгүй байх юм. Би тэднэрт бүхнээ зориулж байгаа штэ. Алив би ингээд бүгдийг ингээд ийм засч чаднаа гэж. Bubble амар өдөөж хатгаагаал заяа. Магадгүй чи ингээл хаяг зүүн нөөрөө байх хэвээр. Тэгээ Bubble ямар нэгэн хоёр зүйлийн чи нэгнийх нь юм дорд нь байх хэвээр гээд нэг юм сонирхолтой зүйл ярьдгийн. Тэгээд тэр зүйлийг чи нураасан гэд хэлдэг. Амар сонирхол. Тэр өөртөө хин гэж бодсон юм. Би тэдэрт бүх зүйлээ өгж хахад яа нүүрлөө минь ус асгаж байгаа. Тэд миний юу хийж чадах мэдэхгүй гэж юу? Хүмүүс өөрөө өөрсдийгөө л боддог. Тэд нэр даварч байна. Тэд нэр устгачгүй, тэд нэр явахчгүй. Би тэднийг тэглэхгүй. Би илүү хүчтэй. Би бол чигнэн. Би бол бурхан. Тэгээ ингэж солиорчод гинт зүг зүгээр болоод зангигаа дасаад
Зэ хэдүүл adventure гэлцгээе. Тэгээ Кэнийг ингээ уурсан чинь бүр тэр тоглоом нь гацаж мацраад нэг сервер нэг устгах байгаа юм шиг аюу сонирн болоод эхэлдэг. Тэгээ байжсэн чинь за хэдүүлээ одоо adventure эхлэе. За хэдүүлээ өнөөдрийн сэдв болвол да гэсэн чинь зүг бүү. За одоо нааднаас чинь залхаж гүйцлээ одоо боли чимнүүд. Та чи яагаад ингэж бидний асуултанд ингээ хариулдаг юм бэ? Бидний яагаад ойлгодог юм бэ гэдэг. Шууд Кэн амын дарчтیں۔ Тэгээд манай эд чинь маань шууд бослог гаргал. За одоо боли чим бид нар ингээ юм боддог болсон, ухаантай болсон. Бид нар над adventure адал явдал чи явахгүй гэж хэлдэг. Би хаарлаа. Та хэд хизэнээс эхэлж миний үгэнд ордгоо болсон. Та нарт ямар нэгэн санаа оноо байна уу? Би яаж та нарт ингэж хичээд зүтгэл гаргадаг вүлээ? Би ажиллаа хийхин тулд хэдэн доромжлол үл тоомсорлох ёстой вэ? Та нар их юм бодож ухаантай болсон? Би ч намайг инээлгэлдээ. Би та нарт бас чамд adventure буюу адал явдал байгаа. Харин тэрэнд оролцох талаар бодох хэрэгтэй. Хэрвээ бид зөвшөөрөхгүй байвал яах вэ? Магадгүй би чамтай холбогдохгүй байх. Тэгэл манай хүн ч дуу зуулж эхлээл. Тэгэл тэр дууных нь нэг үгэн дээр амгүй бол хашгирах хэрэггүй буюу амын чи хаацсан бахад чи юу ч хийж чадахгүй гэсэн үг юм шиг надад санагдсан. Тэгээ бас нэг тийм зөвхөн өөрийнхоороо байлгах гэж буюу ингээд юм хяналтанд автсан байгаагаар ерөнхийдөө дуусан. Тэгээд үгүйгээд тахт нь Кен манай албаар ингээд цэрэдэг маань явуулаад бараг 6 цингэл хийгээд нэгээр нь авч яваад бүр хутга мутга зоолгоод манай үнийцэн цавчаад бүр баахан тамлан зовоод юм уу. Энэ хэд маань угаасаа одоо ингэж байнга байхгүй штэ. Тэгээд ямар ч гэсэн нэг арга бодъё гэд тэгсэн чинь Павны нэг санаа гаргаад нэрээ Кингэр чинь малгай ингээд юм төмбөн ингээд толгой дээр углж гараа яг жинхэнэ дотоод хүн ингээ гараад ирдэ ш. Тэгээд төмбөн углуулчдیں۔ Заяа. Тэгээ Рагата бас ганцаараа энийг мэддэг болохоор наад чинь зөв ингэн зөв хэсэг хугацааны дараа хэдүүлээ ярилцаад үзээгээд тэгээ хэсэг хугацаанд хүлээнэ. За та нар миний толгон дахь төмбөнийг авахгүй байхыг хүсэж байгаа юм шиг байна те. За. Сайн Павны тэгээд чиг додоонд нь гарч ирнэ. Эвгүй жоон грейд. Тэгэл чи Кэний талаар юу мэдгийг нөгөө шүдийн талаар юу мэдгийг ингээл гэж байгаа байхгүй. Тэгэл C&A буюу Cain and Abel-ийн одоо ийм компанид би ажиллаж исэн. Тэгсэн чинь ингээл тэд нар нэрээ тэгээд тэр цоглоомыг зохиосон юм уу гэсэн чинь. Үгүй бид тэр цоглоом зохиодгүй байсан. Харин бид зүгээр л химэл оюун ухааныг хөгжүүлж байсан. Тодруулах юм бол бүтээлч AI өөрийн гэсэн санаа гарч ирж чадах төрлүүд мөн програм доторх зүйлсүүдийг үүсгэх. Энд чи одоо юу болоод байна? Кен бол бидний хамгийн анхны хагас амжилттай оролцдог байсан. Би жинхэнэ нэрийг санахгүй байна. Гэтэ тэр миний програмс дотрын дунд хамгийн амжилттай шилдэг нь байсан. Тэгэхээр чи Кэнийг бүтээсэн гэсэн үг үү? Ерөнхийдөө бол тийм. Би хэдэн зөвлөгөө авсан юм байна. Би түүний жинхэнэ нэрийг санахгүй байна. Гэтэ түүний циркийн нэр Scratch гэдэг нэртэй байсан. Тэр бол сууд ухаантай байсан. Кен зах хязгаарт нэлээд ширүүн байсан. Би Scratch-ийн төвшөнд хайрцагнаас гадуур сэтгэдэггүй байсан. Гэтэ энэ нь сайн суур болж өгсөн. Тэгээд тэр нэг ямар нэгэн зүйл хийх гэдээс. За ингэ байжсэн чинь манай Жакси маань толгой увдаа за би ер нь гарчаад буцаад хүрээд дүрийг гээд тэгэхэд энэ нэрэ бодит гэж юу гэдэг юм толгойн бүр тасаргаад нэг хэцүү байдалд ордیں۔ Одоо Кен ингээ амар галзуурж гин тэгээд яаж болиулах уу эсвэл яаж түүнийг ингээ удирдах уу гэд асуусан чинь. За тэр бол өндөр түвшний AI бөгөөд хэдүүлээ чинь түүний ингээд энэ world энэ дэлхийд амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүх зүйлийг удирдах чаднаа гэсэн. Бид бүгд техникийн хувьд ил бэхих чадвартай яг л Кен шиг. Одоо удирдах нь тэр бүгд одоо юм тэрэнд байглаасаа байгаа юм шиг санагддаг. Гэхдээ биднээс илүү их ур чадвар төвлөрөл шаарддаг. Нэг буудалц дээр анги дээр ийм ирээхэ гарч ирсэн тэр байхгүй. За би түүний кодыг би бол өөрчилж чаднаа. За ядаж л түүний төрдөрхөн зур ундуулж чадна. За одоо ингээ манай төлөвлөгөө гаргаж байгаа. Тэр exist гэд гараад байсан тэр office руу ороод тэгчингуудаа компьютер идрийг авчих юм бол манай Кингэр кодоо бичээд устгах гормыг дараад Кен уснаа гэсэн. Тэр хогол манус ингээл аргацаагаал Кингэр Павны хоёроо баригдуулахгүй гээл ингээл чаваас додуулт нүдэлэл байж байгаа. Тэгээд Кент хайртайч гинөө юу ч гинөө нэг тиймэрхүү захаа мархаа бичүүлээд тэгээд та энийг уншаад өгөөч гэдэг амир балаа юм. Нөгөөд нь шууд нөгөө төр тоглоол явж байгаа юм чи юу тэр хайр маяр. Тэгээд манай төлөвлөгөөний ёсоор Павны маань нөгөө офис руу ороод компьютер авчтай. Ашгүй нэг юм Кингэрт өгөөл тэгэл манай өн кодо бичээл устгах гормоо дарахаар болол. За тэгээд амжилт гэдэг хөөрхөө.
Помны үржил за одоо Кейн хайцсан Кейн өстө нэрэ Кингерт баригдуулж болохгүй шүү гэл хэлэхээр байжсэн чинь Кейн гинт Помны ардаас барьж аваал. Нэг юм байхгүй байгаад исэн чи байхгүй байгаад исэн бэ штэ. Ер нь ойрд яг өмнөшгөө би байха болчихжээ. Та нар хөвгчлөлтөө байхгүй би хөвгчлөлтөө байхгүй байгаад байгаа юм бол өөр яг хин хөвгчлөлтөө байх гээд байгаа юм болоо гээл би өнөөс асууснаа. Нэг юм мартаа таньда Кингер хаана вэ? Нөгөө нэг нэлмэл бааж байгаа байлгүй дээ. Би саа байдаггүй байна. Та ер нь өөр тийш нэг юм бодсон дээр байхаа гэдэг. Би ер нь нэг юм харсан дээр байхаа гэдгсэн чинь Помны чиний санаануудыг чинь мал гэж бодчих. Нөгөөд наа юу чи яагаад ингэж хэлж байгаа. Угаасаа тэгэл шар марын ингээл малтаал албаар Кингерлүүл явуулахгүй л ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд Кейн ч AI болохоор хүний сэтгэл зүйн байдлыг ойлгож чадахгүй. Тэгээд энэд маань сэтгэл зүгээрээ дайраад чи өстой ингэдэггүй үстэй тэгдэггүй үстэй гэд хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг аамнаа. Тэгсэн чинь манай хүнд маань ерөөр зоогоод ингээд бүр уурдаа гэл. Тэгэл Помниг хамгийн сүүлийн үг чи зүгээр бид нарыг сонсдгоо гэсэн чинь дэлбэрээ. Би таны байх ёстой газар шин байлаа гэд авч явчаад одоо тэр хүний хамгийн үн цэнтэй зүйлүүдээр нь ингээд өөрөөр нь одоо амийг хорлуулах ч юм уу иймэрхүү муухай зүйлүүдийг хийлгэж байгаа. Айдас төрүүлж байгаа. Амар муухай. Тэгээ Жаксын нэг арсын хуулдаг хэсэг байдаг. Тэгээд биний юус ойлгоогүй. Тэгээ та нар яг юу гэж бодож тийм сэтгэлээ үлдээгээрэй. За энэ хойгоор манай Кингер өстэй алцаж өгч байгаа юм чинь тэр компьютер дээр error заагаал. Тэгэл энэ хэд маань бараг өөхөх шахаал. Тэгэл ямар ч амар биетэй бодолт юм бэ. Тэгээ компьютер дээр нь бүр өөрөө гарч ирээд бүр ингээд яахаа мэдхгүй манус бүр өөхөнгөө алтаал арай гэж нэм Кейнийг устгачдаг. За тэгэл манай серверүүд гацаж эхлээд зарим юмнуудад устчихдаг. Кингер компьютер алдчихсан юм аа. Одоо яадаг юм байгаа энэ хэд маань өөрд мөх энэ дээрээ байх юм уу? Эсвэл тэгээд үхэх юм уу? Би бол сайн мэдэхгүй байна. Тэгээ 9 дэх яг хурдан гараасаа билээ. Та нар маань ч гэсэн айгүй их хүлээцтэй байгаа. Тэгээд сэтгэлдээ бас үлдээгээрээ би бас уншмаар байна шөө. Хайртай шүү та нартай. Тэгээ Кингер хурж ирээд би санамсаргүй Кейнийг алчих шиг боллоо. Нофис гэсэн чинь дид гэдэг юм гарч ирэхгүй болчтой. Тэгэхээр маш сонирхолтой төгсөж байгаас. За тэгээд бай бай. Синүүдэлэндээ. За тэгэхээр хэдүүлээ шинэ ангиудаа ярина. За тэгэхээр өмнө хэдэн залруулга хийгээд яагаад YouTube-ыг хийхгүй оруулахгүй байсан шалтгаан маань болохоор манай YouTube маань мөнгө өгөхгүй байсан. Тэгээд мэйл бас ирэхгүй байгаа. Тэгээд би нэг 3 сарын хамгийн анх гиснээс хойш яг ингээд 10,000 хүрчээд тэгээд би бүр үнэхээр баярлаад тэгэхээр би хүлээж ирсэн. Үнэхээр би ингээд за би ээжтэй ингээд энийг харуулна да. Би ингээд мөнгө олж эхлэндээ гэд баярлаад тэгээд шууд мэйлээ хүлээгээ бичсэн чинь миний мэйл да шууд ирээд тэгээд ирсэн чинь за чиний энэ YouTube чинь мөнгө олох хэмжээний биш байна. Чи ингээд бичлэгүүдээ бүгдийг ингээд нягтлж үзье гэд тэгээд үзсэн чинь тэгээд заавал нэг тийм юу хийж яаж байгаа заавал явуулах хэрэгтэй болоод тэгээд тэжнгүүтээ 3 сарын 12-нд дахиад apply хийгээд үзээ. Тэгээд би манай YouTube дахиад харж үзээгээд тэгээд ерөнхийдөө бол болохгүй байгаа. Тэгээд та нар манд туслаад өгөөрэй. За бас ер нь хамгийн анхнаасаа би бол ингэж алдартай болно гэж би бодоогүй. Ингэж мундаг явна гэж би бодоогүй. Ингэж би мөнгө олно ч гэж би бодоогүй. Зүгээр л дуртар зүйлээ хийгээл явж байсан. Тэгээ сүүл рүүгээ би ингэж цаг заваа ингэж зарцуулаад байгаа. Тэгээ тийм болохоор ядаж одоо юм мөнгө ядаж жоохон жолтгоо мөнгө олъё гэж би бодсон. Тэгээд үнэхээр хүлээцтэй хандаад хүлээж аваад мэйл авсан чинь ийм хариу өгсөн. Тэгээл би ер нь жоохон юм ороо TikTok руу орсон. Тэгээ TikTok руу ороод тэгсэн чинь харин TikTok-ороо бүр амар алдартай болсон. Тиймэрхүү л байна. За тэгээд ямар ч л байсан би YouTube-ыг бас хийгээд явна. Та нарыгаа үнэхээр их санаж байна. Яг уу таад маань бас нөгөө TikTok руу ороод ирсэн байж магадгүй. Гэтэ YouTube-ийнх маань бас орж ирээгүй байж магадгүй. Та нар маань байсан учраас би өдий зэрэгтэй явж байгаа шүү. Хайртай шүү. Тэгээд шинэ бичлэг рүү гарцгаая. Үнэхээр сонирхолтой болно.